Hi guys, орой минь. Өнөөдөр цогоотор хүнсээ авсан. Энэсэн хөлбөр маань юу crave гэж харуулъя гэж бодлоо. Би бүгдийг гаргаад ирээ заяа. За би яг одоо ингээ урдаа зөндөө ол юм тавьсан байна. Та ер нь нэг харах уу? Ийм их юм тавьсан. Одоо нэг нэгээр нь ярьж өгье. Эдрийг бүгдийг идмээр байгаа мөртлөө яг үндэ би алин ч идмээргүй байна. Өнөөдөр би 3 цагийн үед ланч идсэн. Гэхдээ одоо шөнийн 12 болж нэг ч юм идэг ба 3-аас хойш 12 хүртэл юу ч идээгүй байгаа. Ерөөс үлсэхгүй байгаа хгүй. Гэхдээ орой цогоотойр хүнс цуглуулсан. Тэгээ хүнсээ цуглуулж ахтаа нэг мэдмээр байгаа юмнуудаа ингээ аваадсан. Тэгээ одоо идэх нүхийг харъя. За хамгийн ихнийх нь болохоор энэ алюминий сок. Би юм хүүхдийн хоолнд өөрөө идэх амар дуртай. Тэгээ алюминий сок. Энэ болохоор яг нэг юм зажлах шаардлагагүй нэг юм залхуураад юу ч орохгүй нэг юм ийм байгаа үед ингээ идвэл гоё гэж бодоод авсан. За тэгээд газтай ус. Газтай ус нэг нь нимбэгний шүүс агуулсан гэнэ. Энийг амсч үзье да. Болж шүү. Гэхдээ айгу сахартай байна. Бараг Sprite-тай амар ойролцоо амттай юм бэ. За энэ бол хамаагүй илүү газтай байна. За ер нь сахарг өгөл энийг л уух юм байна дөө. Нөтг нь бүр яг Sprite шиг газтай тийм чихэрлэг юм байна. Ийм тоорнууд авсан. Гэхдээ нөө яг peach emoji шиг тоороо. Энэс би бүр ингээ гэд ингээ хазангууд амар гоё юм. Усан амт орж ирнэ ах гэж бодоод ер нь бол төсөөлж авсан. Ер нь ингэ жирэмсэн бахад ингэ юм харангуут за энэ яг ингэж амтгтандаа гэж төсөөлж аваад байгаа хгүй. Түүнээс бол би энэ дуртай. Энийг идмээр юм биш. За энийг идвэл нэг ингэж амтгтана хта гэж аваад байгаа юм. Ийм йогурт авсан. Greek yogurt. Бас жижигхэн сарлага. Одоо энэс бол би ингэ нэгийг л авсан. Олныг биш. За тэгээд ийм тарг. Энийг бол би ер нь айгүй их уух дуртай. Талх авсан. Айгүй их талх идмээр санагдаад байгаа. Талх. Тэгээд талхтайгаа зүг барай. Талх масл илсэн сахар. За заримдаа масл байхгүй бол шууд талх илсэн сахар идэж өссөн. Яг тэр 90-ад оны хүүхэд болохоор ер нь ямар ч үед би энэ талх масл барайнд дуртай. Жирэмсэн биш байсан ч гэсэн. Тэгээ манууч авсан. Би энийг идэж өссөн шүү дээ манайхаа. Энэ өстой гоё тий. За тэгээд би магнатын энэ шоколадтай дуртахгүй. Дотроо шоколадтай, гаднаа шоколадтай. Дотроо шоколадны үртэй гэх юм уу. За нэг иймэрхүү юмнуудыг одоо би ингээд уртаа гаргаад тавьсан. Алийг амсхуй гэд байж чинь. Яг үндэ бол алийг амсмааргүй наа. За өчигдөр жирэмснийхаа үзлэгт орсон. Миний ах юм бэби дүүгээ харах уу зургийг? За харах уу? За. In time of baby. Hey, take my baby to a picture. Миний ахны бэби дүүгийнхэн зураг тийм үү? And where's my picture? Чиний зураг уу? Чиний зураг энд байгаа шүү дээ. Лээ нөгөө нь өөрийнхөө 5D зургийг бас амар тавьчихсан. Baby to picture is also here. Not this one. Яг чинь хамгийн сүүлийн үеийнхэн зураг байхгүй миний охин. Baby to get. Picture to her mom get. Чичигсэн жаахан мамааха ингэж шүү дээ. Picture to her mom get. Yeah, that's cool. Миний анхны бэби дүүн амар том болсон байна гэм чинь тэгсэн. Нартаа чинь энэ хазрын хартаа. Oh, very cute. Хазрын чамтай адилхан байгаа зү. It's so cute. Харин тийм нүдэ анаад ингээ унтж байгаа байхгүй. Тэг ингээ хазрын чам шиг байгаа шүү дээ. Ийм хазартай. Хөрхөн байна уу дүүн? We do hochen. Happy becoming we do Яа. be then we know what even Tom becoming we do be in be what I'm doing. Миний ах ингэж хангиж ингэ илээд ингээ унтж байгаа байхгүй. Миний ах ийм өөргөн том юм хазартай байсан байхгүй зурган дээр. Just like you. Тийм. Өнгөө яг аав шиг байхгүй чи. What I'm doing. Энд дээр асан чи жоох уурлаад байгаа байхгүй. Уурлаад цаашаа яа миний зургийг дараад нэ гэж байгаа байхгүй. За энэ ингээ легийн жоохны зураг.
жоохныг нэ 5D-ийн зураг ч одоо 5 сартай эхоны зураг байхгүй. Яг нөгөө нэг юм 3D 5D-гээр нь харж болтын штэ. За тэгсэн чи одоо ингээд дүүгийнхэн зураг нь гарсан. Дүүн ингээд 5D дээр олигтой зураг гаргаагүй байхгүй юу? Ер нь ингээд царайгаа сайн харуулахгүйсэн. I'm having baby girl and I'm a baby and I'm a baby inside mom's tummy. Open this one. Гизэн харуулах юм ээж яхаа. I'm having baby girl and that's my baby too. And that's why I'm gonna show you this picture with glass. I made my mom and dad. I made my dad do this one with dry slime. Slime тий. Slime-аар миний охин ээж аваа хийсэн. Чи юу лээ? Family I. За одоо түлээгээ багын зургийг харъя. За алийг харуулах вэ? За энийг харуулчих. За энэ харж байна. Энэ ингээ лээгийн жоохны зураг байхгүй юу? Амар том хацартай байгаас тий хажуу талаас ингээ унтж байгаа нь. Одоо хүртэл яг унтахаараа ингэж харагддаг за. Тэгсэн чинь дүүгийнх нь хамгийн сүүлийн зургийг хартаа. Тэр хацар минь хараач. Бас яг амар бондгор хацартай. Нөгөө аавыгаа дүүрээс юм бондгор хацартай хөхтүүд түрхгөө тааш шиг байна. За одоо яг харьцуулаад таад хараарай заяа. Анзаарч байна уу? Хацар нь надад бол жоохон хацарнууд нь төстэй санагдаад байгаа. Би жоохон. Зарим өдөр бүр ингээд хөтлөхөд амар хүнд байна. Одоо би ингээ Instagram оронгууд хүн бол ингээ happy story постлээ штэ. Уу гоё агаарт гарч ийн, уу гоё хоол идэж ийн, гоё юм үзэж ийн. Тэгтээ тэрийг хаяа ингээ заримдаа үзэж сууж хата би бүр ингээ өөрөө өөх гэж байдаг байхгүй ингээ. Өөрөө ёо гэд ингээд яг өдөржингөө орондоо хөвтөд яг уйлаад ингээд байж байгаа үе надад зөндөө байдаг. Харин нөө. За энэ 7 хоног бол надад айгүй хүнд байлаа яагаад гэвэл тэгээ засрын ажил маань ер нь бол ингээд энэ 7 хоног дуусж байгаа. Гэхдээ ер нь бол товлсон хугацаанаас хоцорж байгаа байхгүй юу? Бид нар бол бүр аль эрт товлцсон байсан. Яг барилгын ажил угаасаа л жоохон сунаад идэг юм байл л дээ. Анх бол пүм гэл те хантай болол те таацтай болол шалтай болол ямар хурдан юм болж байна гэдэг юм уу сүүл рүүгээ ингээд гарч байгаа өөрчлөлтнөөс тиймж тодорхой харагдхаа болоод ирдэг. Яагаад гэвэл юм жижиг чимхлүүр ажлууд болоод ирдэг. Гэхдээ тэр хүмүүс юм хийж байгааг бол мэдээж хийж л байгаа те урт сунсан цагаар ажиллаж байгаа. Гэхдээ яг нөгөө захиалагчийн хувьд болохоор нөгөө яг тэр салбарын үн биш болохоор ингээд яа хизээ тусгаад нэ те ингээд энэ 7 хоног надад жоохон хүнд байлаа. Тэгээд юутай ч өнөөдөр бид нар өнөөдөр сүүлийн өдөр нахгүй бүр яг ингээд цэвэрлэгээ ороод бүх юмд дуусчаа. Тэгээд орой очиж харна. Яа энэ 7 хоног амар олон юм давхцаад бүр яг ингээд яж идэл ингээд засвар гэдэг чинь ингээд бид нарт ингээд бүх тавилга мэлгэн аваад өгсөн юм үлдээхгүй штэ. Бид нар өөрсдөө бас тавилга мэлгэн аавн. Тэгэхээр давхар би Мишель энтер орж зөндөө явсан. Тэгээд ийм том гэцтэй болохоор хартаа. Ийм том гэцтэй болохоор би яг нэг өмнөх шигээ ингээд 4x 5x хурдан дээр ч юм уу ирч хүчин дээр өдөржингөө яваад шүн мөн хүртэл ингэ ажиллаж чадахгүй байгаа байхгүй юу. Би нэг өдөр тэгж үтсэн за. Нэг өдрөөс та за яа тийм те төрчөөгүй байгаа ш ямар хөвгөлтэй байгаа ш гэлстэй яваал. Шүний 1:30 гэж гэртээ орж ирээл нүүр мөрөө будаал 2 гэл унтахтны гайгүйс. За тэгсэн чинь маргааш бүтэн өдөр би босч чадаагүй орноосоо яг бүр ингээ хөл гар бүх юм ингээ хөдөлж чадахгүй яа бүр тэгж амар энерги экзост хийсэн байгаа хгүй юу. За тэгээ нэг өдөр манай нөхөр бүтэн өдөр байхгүйсэн. Ямар их цацж байна. Хамгийн зөвлө өнөртөө бас цацлаа штэ би. Тэгэхэд ямар хурцсан юм. Хүү. За манай нөхөр бүтэн өдөр тэр өдөр байгаагүй байхгүй юу. Тэгээ тэр өдөр би бүтэн өдөр бас л би юм амжуулсан. Тэгээ би нөхөртөө орой эрэхт нь би уурлаад чи ингээд бүтэн өдөр хадлага болоод намайг ганцаараа үлдээчлээ гэдгсэн чинь манай нөхөр чам туслах хүмүүс бас байгаа биз тэгээд. True надад туслах хүмүүс байгаа. Туслах хүмүүс байсан. Тэгтээ яг үндэ манай нөхөр гэдэг чинь хэний ч орлож чадахгүй нэг тийм хүн байгаа хгүй. Одоо надад 5 өөр туслах хүн байсан ч яг тэр нөхөр гэдэг хүнийг нэг цогоог ингээд орлох тийм оршихуг бас биш байгаа даахгүй ингээд тэр цогоо болохоор зүгээр нэг орон тоогоор хараад өөрийгөө
надад одоо миний оронд тэр нь байгаа юм чинь гайгүй байлгүй дээ явцсан чинь яг үүндээ надад ингээд тэр хүмүүс байсан ч гэсэн ингээд цаваа байхгүй болохоор ингээд амар хэцүү байсан байхгүй юу. Тэгээд би хэлэхгүй би яг энийгээ хэлээд тэг би чи намайг байхгүй байхад чи намайг ингээд дөрвөн өөр туслах те нэг асрагчаар ингээд оруулж чадах юм уу гэсэн чинь үгүй л дээ гинэ. Тэр яг тэрнтэй чинь л адилхан байхгүй да. Нэг үзэж байгаа залууга асууд ч юм уу ээж аауд байвал яг ээж аав ихнэр нөхөр те найз охин найз залуу гэдгийг чинь өөр хүнээр оруулж чадахгүй шүү дээ. Одоо болохоор би гэрээсээ гарах гэж байна. Тэгээ манай нөхөр гатаа гараад тэр хоол идэх гэсэн. Гэтэ яг үүндээ би хоол идэх ч хүсэл надад алга заяа ингээд амар их юм давцаад байгаа болохоор бүр ингээд бурхан надад тэр хоол мол бол нэг тийм сонирм биш үү. Гэтэ юу ч гэсэн гарыг. Тэг намайг болзонд өрөөд байгаа юм бахал гэж би бодлоо ш тэгж асуухаар нь. Одоо гараад би тэгнэ заяа. Чи намайг болзонд өрсөн юм шүү ш тэ гэд би тэгж ойлгож гарч ирлээ гэд. Би тэгтээ ер нь айгүй тийм хошин штэ. Нөхөртөөгөө айгүй хошигноо маазарна. Нөхрийгөө явуулж инээлгэн өөрөө тэрэндээ баясаж хөгжиж инээн. Ер нь би өдөрт айгүй их инээдэг өөр эмоушнууд байна. За юу ч гэсэн хэтүүлээ гарыг. Тэгээд өнөөдөр очиж орой тавилгаа засваруудаа харахтаа та эддээс харуулъя тийм ээ. Өмнө ядарчлаа. Гэтэ нэрээ манайхаа ингээ сошиал дээр алаад байгаа юм шиг хүн болгон харагдаж байгаа. Тэгтээ цаана бүр яг ингээд ёо яаж өрөөнөөсөө гарна, яаж орноосоо босноо, яаж гэрээсээ гарна гэсэн өдрөө зөндөө их байдаг шүү. Надад л зөндөө их байдаг. Тэгэхээр тэр болгоныг би постлоод иччихгүй шүү дээ. Тэр үед чинь бүр юу утсаа харах мэнтэй байдаг хгүй. Тэгээ бас би энэ жирэмслэлтэн дээр ерөөсөө дасгал хийж чадахгүй байгаа. Тэрэндээ бас жоохон гимшээд байгаа. Гэтэ би яг төрснийхэн дараа юу гэмээр хүлээж ийн гэж би бүр ингээ хөлсөө гартал ингээд гүүгээд дасгал хийгээд теннис тоглоод пиклбол энэ тоглоод йог мог дураараа ингээд бүр ингээ бие бүр ингээ дөрөв талран бүр ингэмээр байна. За let's go guys. Тэгээ өнөөдөр оройтхоор 1-2 гэж дуусах. Тэгээ өнөөдөр өглөө бүх юм эхлэн штэ. Тэгээд өнөөдөртөө бүр яг цэвэрлэгээ сая ажилчдын өрөөгийн дуусгачлаа. Заяагийн өрөөгийн дуусгацсан байна. Тэгээд тэр нэг одоо нэг 3-4 хүн том ангил үлдсэн. Тэгээд үндсэн тэр main hall-ийнх нь юу нь үлдсэн. Тэгэл ер нь бол одоо нэг 3-4 хүн өрөөлөө 5 өрөө ч юм уу. За бит хоёр бүл орж ирээд хоол идэхэд байж гэн. Тэгээ манай нөхөр өдөржингөө засвар дээр исэн байхгүй юу? Ер нь бол бит хоёр ээлжилж очоо тэгээд ингээд байгаа. Тэгээд чи нам балцаанд өрсөн юм чи юу вэ? За тэгээд ч гэсэн бит хоёр ингээд бүлд болцоход хоол идэх гэж байна. За тэгээд юу ч гэсэн хоол идчихээ тэгээд засварлуугаа явж юмнуудаа харъя. Тэгээ ер нь бол цаваагийн хэлж байгаагаар бол нилээн дөхцөн байна гинэ. Тэгээд цэвэрлэгээ ороод гилтаагаад эхэлсэн байна гинэ. Тэгэхээр төлөө орж харцгаая. За ингээд би хуучин оффист ороод ирсэн байна. Тэгээд ер нь бол одоо хүлээлцэхтэй бэлдээд бүх юмудаа нүүлгцэн байгаа. Тэгээд дахиад анх удаа хов хостоор нь харах гэж байна. Энэ ингээд манай ажилчдын өрөө байна. Битэрсээ хоёулаа жоохон шоконд ороод ийм жижиг өрөө байсан юм уу гэх тээ. Одоо энийг ингээд цэвэрлэх ер нь бол дотоогоо бүх тавилга бүх юмудаа авчиад шинэ офс руугаа зөөцсөн. Миний өрөө тавилгагүй харсан чинь бас ийм жижиг ийм өрөө байсан байна. 3 жилийн оффистаа хэдэн 100 хурал хийсэн юм бэ те. Хэдэн 100 хурал хэдэн мянган хүмүүстэй уулзсан юм бэ. Сурагчид гэхэд л би бараг 400-500 сурагчтайгаа энэ өрөөнд дотор уулзалт хийсэн. Тэрнээс гадна гэж бодохоор энэ өрөөнд бол зөндөө олон уулзалт хийжээ. Манай офисын маань том өрөөг та зөндөө олон влог, бичлэг, рилээс харж исэн баг. За энд ингээл манай бүх хөтөлбөрүүд маань явагдаж байлаа шүү дээ. Жихэд нэг 30 хүн суун.
За тэгээ 30 хүн дотроо ингээл багтаах гал бүр ингээл том займаа хэрэгтэй ингээл айгүй их юм зайндаа айгүй их баригддаг байсан. Тэгээ одоо дахиж хизээч тэгээ зайндаа баригдахгүй манай шинэ академи офис нэлээд том айгүй гоё олон хүн багтаах боломжтой учраас за тэгээ энэ самбарын урд одоо маш олон хичээл би өөрөө орсон. Яг ийм хоосон орон зай харж байгаа ч гэсэн эргээд ингээ бүх дурсамж харагддаг юм байна. Зөндөө олон хүүхдүүдийн царай. Яг 3 жилийн өмнө манай нөхөртөөр анхны оффист ингээд орж ирж исэн. Тэгсэн чи энэ газрыг болохоор тухайн хэд нэг хүн түрээсэлдэг. Тэгтээ тэр хүн яг бүрэн авч явж чаддгүй. 2 өөр багштай нэг ангинд ингээ хуваагаад өгсөн ч үлээ. Тэг ингээ хүмүүс ингээ хамтарч үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Ер нь бол нэг тийм яг юм нэгдсэн нэг юм байгаагүй. Тэгээ манай академид ингээ орж ирсэн ямар ч хүн ямар гоё уур амьсгалтай юм бэ гэж ер нь хамгийн түрүүнд хэлдэг үгэн тэр. Тэгээ тэр уур амьсгал гэдэг зүйлийг бид нэр ингээ бичээ за уур амьсгал гэж ийм байд юм шүү гэд бичсэн юм ерөөсөө байхгүй энэ бол зүгээр л яг тийм ингээд булан тохоо өнцөг булан хүн болгоны өнгөрч байгаа ярьж байгаа царай нэмсэглэл үгс бүгдээс илэрч байгаа зүйл бол уур амьсгал байдаг. Тэгэхээр яг тэрийг ингээд бүрэлдүүлж чадсан маань л хамгийн гой зүйл нь тэр уур амьсгалнаас юм болоо гэж бол бодож байна. Тэгээд энэ 3 жилийн хугацаанд энд маань маш олон сурагчид суралцсан. Тэгээд тэр бүх суралцагчид маань тэтгэлэг авч сургуультай тэнцээд явах нь яваад тий өөрийгөө олох нь болоод өөрийгөө хайрлаж сураад өөрийгөө илүү шинээр бүтээгээд тий одоо их сургууль гэдэг тэр том айдастай үйл явц байдаг гэсэн бол тэрийг даван туулах гаргалгаагаа олоод учраа олоод тэгж чадсан бас энэ газар бол ингээд амар гоё үнэхээр гоё юм аураатай болчихж байгаа хгүй яг нөө бизнес хийгээд тий ингээд авч явна гэдэг бол надад бас тийм амар байгаагүй. Би зөндөө олон шүн ингээ ажил дээр хамгийн сүүлд нүлдээд хамгийн сүүлд хаагаад явахдаа яг энд ингээ голд сууж агаад уйлах үе зөндөө байдаг байсан. Тэгтээ одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр би одоо уйлахгүй гэсэн үг биш. Би улам их уйлнах. Ягаад гэвэл юм гэдэг чи улам хэцүү болоод улам томрол явдаг те. Дараагийн бэрхшээлүүд нь улам томрно. Оин гэрлээсэн шүү дээ. Анх энэ газар маань айгүй том санагддаг байсан. Бүр ингээ пөөх одоо яаж энэ хоёр том ангиа дүүргэнэ гэл те. Тэгэл яаж энэ ажилчдын өрөө чинь ингээд одоо жижиг харагдаад байгаа ч гэсэн тухайн үед ингээд нэг 2 хүн ажилдаг ч байлоо. Яа нод энэ ажилчдаа одоо юу хийлгүүлнэ яаж одоо ингээд ажлын ширээгээ дүүргэнэ. Тэгээ бодсон ч одоо ингээд 3 жил дотор бүр ингээд багтаж шингээ болоо л тэ ивент хийм гот бүр ингээд яа нэ яаж багтаана гэдэг том асуудалтай болсон. Тэгээ яг тэр асуудал ч гэсэн эргээд харахад амар тийм талархмаар нэгэн зүйл.